Ер нь бол бүхий л зүйлийг бид нар эргээр харахын хажуугаар дандаа шүүмжлэлт өнцгөөс харах хэрэгтэй. Шүүмжлэлт өнцг нь өөрөө аливаа зүйлийг дандаа урагшлуулж байдаг, хөгжүүлж байдаг, сэрээж байдаг, сануулж байдаг. Харин би нэг сайн тал нь бол бид нар нүүрсээ тавталгоогоос шууд төмөр замаар тээвэрлээд одоо хятадын альж цэгт хүрэх асуудал байгаа. Гэвч энэ дээр нэг зүйл нь бол нууцлалд оруулж агаад юу хийчвэ? Нүүрсээ хэтэрхий бага үнэтэйгээр олон жилийн туршид өгчгүй гэдэг ийм хардлага бол улс төрчнөр доторч тэр ард иргэд доторч тэр байгаа. Тийм учраас энэний цаадах үннийг мэдэх нь бол одоо бас нэг талаараа бас энэ ард иргэдийн хүсэж байгаа зүйл. Нөгөө талаар бид нар хэдийгээр ганцхан худалдан авахчтай гэж байгаа боловч хизээч хамгийн хямд үнийг бас шууд тулгаж байгаагүй. Гэтэл энэ үн хямдраад байгаа шалтгаан чи ерөөсөө манай дотоод байгаа юм биш үү? Төмөр замын хил дамсан байгууламжийн асуудал нэг тусдаа хэрэг. Нүүрсний худалдааны гэрээ нөгөө тусдаа хэрэг. Төмөр замыг мөнгөний төлөөд хийлэж байгаа. Гэхдээ хятадын талын саналаар бол бүгдээр ингэ хамтдагч хийнэ гэдэг. Эрдэнэс тавталгын бүлэг орд дээр айлын талтай яаж хамтарч ажиллах вэ гэдэг ийм 3 дахь гэрээ бол бас одоо бид нар мэдэхгүй баг. Нөгөө талаас бол энэ нууцлах процесс чинь үндэсний аюулгүй байдлын 3 гишүүний хувьд бүрэн таниулаг байж магадгүй л дээ. Анзаарах юм бол энд бас нэг ноо байгаа юм. Жишээлбэл хятадууд боломжит үн санал болгосон байхад яагаад ийм хямдхан үнээр гэрээ их болов гэдэг асуудал сүйдэж байна. Ач холбогдолтой тал нь гэвэл ерөөсөө гол юм бол хил дамсан төмөр замын байгууламж. Энийг байгуулснараа төмөр замын дээвэр эрчимж нь нүүрсний экспорт тогтворж нь байгаль орчин эдийн засгийн зөндөө ач холбогдолтой. Сул тал нь юу вэ гэхээр зэрэг биржийн үнээс уурхай амаар өгж байгаа нөхцөл үнийн хувьд Монголын талд алдагдaltaй байж ирсэн. Тэгвэл дийлэнхийг нь тэгж хямдруулж өгдөг. Энэ хугацаа том гэрээнүүдийн хугацаа одоо дуусаж байхад яг тэр адилхан нөхцлөөр нь дахиад 20 жилээр маш том гэрээ байгуулсан нь л үнийн хувьд манай тал хохиролтой. Эдийн засгт манай эдийн засгт нөлөөлөх энэ том гэрээнүүд бол нэгдүгürt ил тод байх хэрэгтэй. Засгийн газар дэш нууцлал, төв банкын дэш нууцлал эндээс юу гарч иж байгааг нь бол манай макро эдийн засгч нарт яг бодиттой харуулахгүйгээр дүгнэлт гаргаж чадахгүй. Одоо бол энэний нэг тод жишээ нь бол саяын гэрээ хэрэг нууцтай байх юм бол яг энэ ойрын 5-10 жилд юу болохыг төсөөлж чадахгүй шүү дээ. Гинэн шалгах төр хороог улсын хурал дээр заавал байгуулах ёстой. Ингэж байж сая одоо үнэхээр тэр олон нийтийн хилээд хардаад байгаа тэр нүүрсний үн болон бусад асуудлууд яаж тусгагдсан бэ гэдгийг бид нар ил гаргаж хянаж чалгаж тэгээд хэрвээ үнэхээр Монгол улсад алдагдaltaй ийм үнээр тавтаасан байвал үүнийг нэмхийн төлөө засгийн газарт чиглэл өгсөн ийм дүгнэлт гаргах ийм төр